Оройн өдрийн үзэгчдийн бизнес мэдээлэл хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа хандуулна. Эзэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд 3 хоног үлджээ. Өнгөрсөн шөнийн байдлаар 4 жолооч эрүүжүүлэгджээ. Спортын автор Багнаадын насанд хүрэгчдийн шатрын тэмцээнд 44 тамирчид өрсөлдөө. MBC-ээс 4 шарх кабелийн телевизийн 46 дугаар суугаар цас үлдэж байна. Улс хамт Alivio Max компани шинэ салбар үйл ажиллагаа эхлүүллээ. Юнисти компани та бүхэн 100% байгалийн гарта бүтээгдэхүүнээ санал болгож байна. Эдгээр боломжит мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Эзэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд 3 хоног үлдсэн байна. Тиймээс шалгуулагч шалгалт өгөх хэрэгтэй. Суудлын хуваар бүхий шаргуудас, бүртгэлийн хуудас болон бүрэн дунд боловсролын гэрчлэг яригны захин өмлөхөө авч ирэхээ мартаж болохгүй боловсролын газраас анхаарууллаа. Энэ жил эзэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа сурагчид Монгол Эний хичээлээр заавал шалгалт өгөх болсноор 3 жилийн хүртэл сонслогтой болж байгаамаа. Энэхүү Монгол Эний шалгалтанд заавал өгөө сонгож өгөх гэсэн хоёр төрлөөр явагдах ба зорилго агуулгын хувьд хоорондоо ялгаатай. Сонгож өгөх шалгалтын тухайн шалгуулагчийн өршгөө сургуулийн журмаас хамаарат Монгол Эний шалгалт сонгож өгөх эрх нь нээлттэй байдаг байна. Тиймээс сарын 14-нд буюу эзэлтийн ерөнхий шалгалт эхний өдөр бүх шалгуулагчаас Монгол хэл бичгийн шалгалт авах бөгөөд шалгалтанд орсон шалгуулагчид бүртгэлийнхээ хуудсан дээр наалт наалгасан байх шаардлагатай юм байна. Уг наалтыг наалгуулсан тохиолдолд дараагийн шалгалтанд орох эрх авах юм байна. Тиймээс бүртгэлийн хуудсанд хэнэгч багш нараар ялц наалгахаа мартаж болохгүй гэдгийг анхааруулж байна. За 2013-14 оны хичээлийн жилийн эзэлтийн ерөнхий шалгалт одоо 3 хоногийн дараа болох байна. За энэ эзэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээлэл одоо сонин сэтгүүлүүдийн сургуулж тараасан байгаа. Тийм учраас одоо эцэгчүүд хүүхдүүд тэр хургуулсан зөвлөмж одоо сонингүй сэргэж харж бас эзэлтийн ерөнхий шалгалтанд орохдоо одоо юуг анхаарах талаар бас дахин одоо мэдээлэл авахыг хүсэж байна. За мөн одоо хүүхдүүд шалгалтанд ирэхдээ иргэний өмнөх за мөн одоо 11-р төгссөн боловсролын өмнөх суудлын хуваар бүртгэлийн хуудсуудаа авчиж ирэх ёстой. За тэгээ бас цаг хугацаагаа сайн барих хэрэгтэй. За энэ дээр өгсөн зөвлөмжн дээр юу шалгалтуудын хуваар байж байгаа яг тэр хуваар цагтаа бол эзэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагдана. За энэ эзэлтийн ерөнхий шалгалт 1-р сургууль дээр зохион байгуулагдахаар ингээд товсон байгаа. За хүүхдүүд бол 1-р цаг хугацаанд тооцоолохгүй 2-р одоо нойр хоолой бас одоо тааруулах шаардлагатай. Бас одоо олон цаг дараалан шалгалт өгнө. Тэр мөрийг бас тааруулж одоо бас ийм байдлаа бас хянах ийм одоо төлөвлөлтийг анхаарах хэрэгтэй. За бүртгэлийн хуудсыг бол одоо интернет дээр өөрөө нэг хаягтай байгаа. Хаягаараа ороод бүртгэлийн хуудсыг одоо эсвэл өөртөө хийлж авна, эсвэл сургуулиуд нь хийлээд өгсөн байгаа. Бүртгэлийн хуудсан дээр заашгүй одоо сургуулийн захирлын гарын үсэг тамга, за мөн одоо манай энэ хариуцж байгаа мэргэжилтний гарын үсэгтэй байх ёстой бүртгэлийн хуудас. Тийм учраас бүртгэлийн хуудасаа одоо эртэн хийлж аваад энэ одоо бүр төлөлтийг бас хийх шаардлагатай байна. Мөн эсэлт ерөнхий шалгалтанд орох сурагчид шалгалтын үед сандрахгүй тухайн шалгалт авч байгаа багшийн зааврын дугаар шалгалт явуулаад зөв бүгэлгийг нийт төгсөгчдөө анхаарууллаа. Хөдөлгөөний аюулгүй байдал хангах тасгаас ангийн хэмжээнд цогтух 2-1 зар хэмжээг зохион байгуулж байгаач зогтуугаар болон эхийн үлдэхтэй тээврийн эсэж жолоодох тохиолдолд тавсан зогтохдохгүй байна гэж байна. Өнгөрсөн шөнийн байдлаар ихэд 4 жолооч эрүүжүүлэгдсэн байна. За замын зөвлөлтөөс эрүүжүүлэлт одоо жолооч нарт анхааруулахад цогтуугаар тээврийн жолоодох явдлыг нь тавсан зогсоодохгүй байна. Одоо 7 хоногийн эхний 3 хоногийн байдлаар ихэд 6 цогтуу гар тээврийн жолоосон зөвшөөрлөд байна. Цогтуу 2 мотор 1 цараг хэмжээний хүрээнд явагдаж байгаа. Цараг хэмжээний хүрээнд бол өнгөрсөн 7 хоногт одоо байдлаар бол 16 цогтуу жолооч илэрсэн. Тэгээд 7 хоногийн эхний 3 хоногийн байдлаар их 6 цогтуу жолооч ингээд илрээд тиймдээ жолоочнууд цааш анхааруулахад цогтуу сундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. Удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлж ярьсаар байтал цогтуу сундааны зүйл хэрэглээд найз үтийн тооч юм уу зайлгуулдаг зүүн өрнө дулаан цагуулж байна. Тэрээс нэг арх жоохон бие амсчлоо, нэг архинаас нэг хөрийг амсчлоо гэж ерөөсө жолооны ард суугаад бол цогтуу сундааны зүйл хэрэглэхгүй байхыг л жолооч нарт анхааруулах тань. 6 сарын 7-ны байдлаар гэхэд одоо Улаан сумын 10 дугаар багт
жолооч өөрөө хажууж сууж болж тэгээ тээврийн хэрэгсэл жолооч явахдаа анхаарал боломжгүй байдлаас гүнзгийс асуудал гарсан. Тэр одоо гэдэг нь бол шалгарч байгаа. Тийм учраас зам тээврийн услаагаар гарах шалтгаан нь бол хурд юм уу гүйцэтгэх хуйдлаас болж зам тээврийн услаагаар одоо энэ гарч байгаа байдлуудаас харж яхад хурднаас болж гүйцэтгэх хуйдл буруу хийснээс болж зам тээврийн услаагаар гарч байна. Энэ дэр жолоочнууд дахин анхааруулмаар байна. Тээврийн хэрэгсэл жолоодохтой эрхийн үнэлгээтэй ямар английн машин вэ? Тээврийн англи тохирсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэлгээтэй байж хөдөлгөөнд болчихсон. 27 цагийн холбоотойгоор хүмүүс нийт зугаалга мотоциклик дэргэдийн доолжор цогтуугаар мотоцикл болон автотээврийн хэрэгсэл жолоодохын туссан зогсоогдохгүй байна. Тиймээс хөдөлгөөний айлгүй байдлыг хангах тацгаас зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоциклик нэг цаг хэмжээг зохион байгуулж 24 цагийн турш хөдөлгөөний хэрэглээг ажиллаж байгаа юм. Мөн мотоцикл дэргэд ангид эрхийн үнэлгээгүй зам хөдөлгөөн цогтуугаар оролцож зам тээврийн осол дарах нөхцөлийг бүрдүүлж байгааг сэрэмжлүүл захиргааны хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авсаар байгаа юм. Тэрсэн хэдий цогтуугаар мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцох хэвлэл давсан зогсоогдох өнгөрсөн шөнийн байдлаар ихэд хоёр иргэн мотоциклтэй журмлуулж эрүүлжүүлэгдсэн байна. Мотоцикл цогтуугаар жолоодсон. Найзында. Мөчхөхгүй. Тэ. Буруу. Тэ. Цааш мотоцикл жолооч хүмүүс ер нь эрхийн өмнөхтэй ер нь цогтуугаар ер нь хөдөлгөөнд оролцохгүй байх нь цааш үзэр. Тэгээд цогтуугаар тээврийн хэрэгсэлтэй жолоодсон гэж мотоциклын жолоочнууд хэлье. Архиуж яваад баригдсан тий эрхийн үнэлгээ байхгүй. За одоо шүтэ би машин техникээ бариад цогтуугаар тээвэр хийчихсэн. Цогтуугаар тээврийн гэрт тээвэр явах хэрэгсэлээр явахгүй байх хэвээр. Тэрийг нь одоо архиуж үүчээд техник байж өсөндө биэрэн хүндчээ. Тэмчээ. Тийм учраас ардын архивчээ жолын ард сууч архивчээ л гэж хэлээ да. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалтаас анхааруулсан сэрэмжлүүлэг мэдээг 7 хоног бүр хүргэдэг хэдий ч үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Тиймээс жолооч та бүхэн ухаан сарцаа байс согтууруулахундаа хэрэглэсэн үед жолооноор цугахгүй байхыг анхааруулж байна. За согтуугаар тээврийн хэрэгсэл жолооцсон үед одоо ямар хүлээлтийг өгөх вэ? Одоо согтуугаар тээврийн хэрэгсэл шуурал да. Энэ хариуцлага тэгтээдэргөө арга хэмжээнд эрхэсэн. 6-2 жил. За эрхэсэн яг хөлдрөмөндө байна зэрэг хэсэт амнаас итгэрэнгээр охин жолооч үчир наргүй бол димэлдэ. Энэ залуучууд хэлсэн димэл байна. Дөрмөх одоо би бодсон зүгээр энэ жолоочтой хариуцлага толшуулно. Дээр нь автобустай толцгоо юм. Дөрмөө мэдгүй машинарчдгүй байрыг нээлж жолооч их байна. За замын хаана мөмөд тэгжээд аваар усл гаргана нэрн тэр жолоочны хариуцлага өндөрлөө. Хүний амнаас хариуцсан төрөнгөрсөн юус байх вэ? За тэгэхээр согтуугаар тээврийг хэрэглэж жолооцсон үед ямар хариуцлага хүлээх юм талаар одоо ямар ойлголт явдаг вэ? Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тул жолоодох эрхийг хасна. 7-30 хоног баримтлах. Тийм арга хэмжээ авах. Жолоочтой хамт шалгалтууд согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодохгүй байх. Дагаас л хэлмээр байна. Амийн хэмжээнд спортын анхдугаар баг наадам 14 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдөр шатрын насан туршийн төрөлд тэмцээнийхээ дүнгээ гаргаж шагналаа гардуулж 8 тамирчид зэрэг болгосон байна. За аймгийн спортын баг наадмын шатрын тэмцээн 3 өдөр амжилттай явуулж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд аймгийн засгийн мөрөглөө заасан дагуу 2 жил тохиолдож байгаа. Учраас тэмцээний ач холбогдол хамар хүрээ нэлээд өргөн байлаа. Энэ удаа нийтдээ 10 гаруй сум за мөн 10 гаруй баг байгууллагаас нийтдээ 50 гаруй шатарчин гарчлаа. За насны хувьд хамгийн залуу нь 22 настай, хамгийн ахмад нь 75 настай ийм одоо бүртгүүлж оролцлоо. За мөн бүртгүүний хувьд бол спортын нийгэм мастер 3 нэгдүгээр зэрэгтэй 6 тамирчин оролцсон. За мөн энэ тэмцээнийг одоо ач холбогдол өгөөд
энэ тэмцээнээр бол одоо аймгийн шатрын боо замун соёл спорт аялагчдын газартай хамтран бас одоо норм зэрэг үлээсэн чатарчтай бол бас чатрын зэргийн одоо тэр болсон байгаа. Тэгээд нийтдээ энэ удаагийн шатрын тэмцээнд бол 8 тамирчин аймгийн одоо шатрын 1 2 3 дахь зэргийн норм биелүүлсэн. Аймгийн засгийн захирамжийн дагуу 2 жил нэг удаа зохион байгуулагдахаар болсон Улс аймаг 2014 тэмцээн 14 төрлөөр зохион байгуулагдаж байгаа. Тус наадмын шатрын насан туршидын тэмцээн 2 өдрийн турш амжилттай үргэлжлэж өнөөдөр дүнгээ гаргалаа. Энэхүү тэмцээн аймгийн хэмжээнийг дутгаараа тэмцээнд авсан онооноос шалтгаалan 8 тамирчид 1 2 3 дахь зэрэг олгосон байна. Тус шатрын тэмцээнд эрэгтэйчүүд ангилалд 32, эмэгтэйчүүд ангилалд 12 тамирч өрсөлдснөөс спортын 1-р зэрэгт жавцын алтан цэцэг төрүүлсэн байна. Шатрын төрөлд хүрээсээ сэтгэлээс олцохгүй. Баярлалаа. Тэгээд шатар баажсаа маш их баярлалаа хэлмээрээ. Тэгээд энэ удаагийн тэмцээн бол ач холбогдсон төдөөс хүмүүст амар олон шатарчид орж ирлээ. Урд нь болохоор зөвхөн аймгийн хэмжээнд болоход шатарчид эмэгтэй шатарчид бол зөвхөн нь оролцдог байсан. Гэтэл одоо төдөөс хүмүүст орж ирээд 11 сумаас шатарчид орж ирсэн байгаа. Тэгээд энэ удаагийн тэмцээн бас үнэхээр амжилттай оролцсонд баярлалаа. Шатны төрөлцөөр хэдэн тамирч өрсөлдөв? Насан турш тэгэхээр яг 14 эмэгтэй 14 орсон. Эрэгтэй 32 шатарч орсон. Нийт 40 гаруй шатарч орсон. За тэгэхээр спортын баг наадмаас одоо 3 дугаар зэрэгцсэн шүү дээ. Энэ талаар за спортын баг наадмын болцоо маш баяртай байна. Ингээд телевизээр гарч байгаа бүх та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ тэмцээнд оролцохдоо нөгөө онооны болцол хангаж зэрэг авдаг. Тэгээд би нөгөө онооныхоо болцыг хангаад 3 дугаар зэрэг авсандаа маш их баяртай байгаа. Бацад хүмүүс оролцсон байгаа. Мөн тус наадмын нэг төрөл болох чөдөө бүхэн тэмцээд бус төрлүүдээс ижил олон тамирчид хамрагдаж байгаа юм байна. Тус тэмцээнд 90, нэмэхээр 60, 66, 73, 81 гэсэн 6 жингээр явагдах бөгөөд 83 тамирчид хурд хүч авах байсан байгаа сорнорсолт юм байна. Спортын спорт наадам жодогийн төрлөөр явагдаж байна. Нийт бол 14 төрлөөр явагдаж байгаа. Энэ төрөл жодогийн тэмцээний явагдаж ирсэн. Энэ тэмцээн бол 10 байгууллагын 82 тамирчид оролцож байна. Энэ бол одоо тэсцэмийн харьяат жодогийн спортын маасыг хөрвүүлж ав. Өмнөгийн харьяат спортын мастер Мөнхбайг одоо шилжиж тамирчид оролцож байна. Энэ бол хамгийн залуу Төвшин тамирчид бол 43 настай. Тэгээд тоошод 20-аас 44-ээс баригдаж байгаа. Энэ таны онцлог бол залуу гараг ирж дөрөлтөө ахын тамирчид залуу шийдвэр үйлдвэрээр давтын дөрөлт юм аа. Тэгэхээр баг наадманд оролцож байгаа сэтгэлээс бол. За спортын анх дугаар баг наадам бол маш их сайхан мөргөн дэлгэр болж байна. Тэгээд сум болгоноос тамирчид ирсэн маш их баярлж байна. Тэгээд насан туршидын жудаа чөлөөт үндэсний өхийг хариуцж ирсэн. Армууд гэсэн биеийн төрөнд маш банзрагч юм байна. Өнөөдрийн байдлаар тэмцээн эхэлж байна. Манайгаас жим болгонд 5 10 тамирч нэрсэн. Ямар ч тэмцээнийг амжилттай хийх сайн болчихно. Манай телевизийн цацалт муу нэгсэрэгдэн сан гомцлогсон энэхүү гомц гаргаж байгаа иргэн дөрвөн шараг кабель телевизээр манай телевизийг хүлээн авдаг иргэдсэн бөгөөд энэхүү талаар холбогдох хүнээс нь тодорхойлсон юм. Манай кабель телевизээр гарч байгаа MBC телевизэн 6 сарын 6-наас 10-ны хооронд тэр хугацаанд тасалдаад олчигчдээс өглөө хэвэн гарч байгаа. MBC-ийн 43 дугаар сувгаар гарч байсан бол одоо 46 дугаар сувгаар гарч байгаа. Тэр хугацаанд цаатал гарсан тул иргэдээсээ хүлч өчөө. Дөрвөн шараг кабель тасалдаж байгаа манай телевизийн 4 дугаар сарын 6-наас 11 хүртэл тасалдсан. Тэгвэл энэхүү асуудлын талаар дөрвөн шараг кабель холбогдох хүмүүс тодорхойлсон юм. Энэхүү тус тасалдсан дөрвөн шараг кабелийн телевизээр техникийн нэвтрэл гарсны учраас энэхүү 3 өдрийн хугацаанд тасалдсан гэх тайлбарыг өглөө. Дөрвөн шараг кабелаар манай телевизийг хүлээн авч үздэг иргэд өнөөдрөөс эхлэн 46 гэсэн сувг дээр харуулсан үзэх боломжтой болсон байна. Манай телевизийн арас хугийг одоо хүлээж аваад дөрвөн шараг кабелийн телевиз бол дахин дамжуулах үйлчлэгээ үзүүлж өөрсдийнхөө хэрэглэгчтэй манай телевизийн үйлчлэгийг одоо хүргэдэг. За өөрөөр хэлбэл бол дөрвөн шарах кабелийн телевизийн одоо хэрэглэгчид MBC телевизэд гарахгүй байдлаар манай телевизэд маш олон өрсөлдөөн гомд саналаа одоо дээрсэн. За бид дөрвөн шарах кабелийн телевизийн удирдлагууд одоо удаа дараас одоо сануулж хийж телевизийн харилцаагаа сайжруулаач гэдэг асуудлыг ингээд тавьсан байгаа. Тэгэхээр хэрэглэгчдээс ингээд буруу ташаа их ойлголт авдаг шүү. Нөгөө кабелийн телевизээр гарахгүй болчоор одоо манай телевиз ингээд гарахгүй байна. Зөвхөн дуун арчин дүрсэн гарахгүй байна. Эсвэл гаццсан байна. Тэгэд ингээд яриад байдаг. Манай телевизийн бол үндсэн одоо долгион бол агарын
одоо волейболоор дамжиж айл өрөхөд хүрдэг. Манай телевиз бол өргөн нэвтрүүлгийн ийм телевиз байдаг. Тэгэхээр одоо усан үйл ажиллагаа явуулж байгаа за захирал холбооны одоо National Cabin телевиз, за дөрвөн шарх cabin телевиз гэсэн хоёр cabin телевиз бол за орон нутагт бол үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ хоёр телевиз бол манай телевизийн сувгийг өөрийнхөө одоо төв дээрээ хүлээж аваад дахин дамжуулж одоо өөрсдөө хэрэглэж гэж хүрдэг. Тэгэхээр cabin телевизээр гарч байгаа айлууд бол одоо манай телевизийн даралт толботой асуудал гарах юм бол тухайн одоо кабелийг одоо хэрэгж авч үзэж байгаа тэр аль кабелийн одоо компани тэр компанид нь одоо нэгэн дараа мэдэгдэж одоо засч хяналтуулах хэрэгтэй. За ерөнхийдөө бол өргөн нэвтрүүлгээр манай телевиз бол 500 ваттын одоо дамжуулах станцаар цацдаг учраас өргөн нэвтрүүлгийн станцын хүчин чадал манай телевизийн хувьд бол нэлээд өндөр байдаг. Уг нь бол кабель телевизүүд бол агаараас засч байгаа сувгийг гэж хүлээж аваад дахин дамжуулах биш. Манай телевизийн одоо төв студиэс одоо шилэн кабелэр ч юм уу одоо кабелийн одоо шуумаар ингэж дамжуулж дууд өссний одоо ямар нэгэн уналтгүйгээр хүлээж авбал дүрс дууны хувьд бол өндөр түвшин нэгтгэл өндөртэй ингэж гарах хэрэгтэй байгаа. За харамсалтай одоогоор үйл ажиллагаа хийж байгаа хоёр телевиз бол зөвхөн агаараар явж байгаа сигналыг одоо тийм гэрт хэрэгэлдэг тийм антенаар хүлээж аваад тэгээд өөрийнхөө станц холбож байгаа учраас за дууд өссний уналт бол бор хаж 50 дахь юм одоо тийм уналтаагаар одоо зарим хэрэглэгчид одоо хөрч байгаа нь тэгэхээр харамсалтай байгаа чинь тийм учраас техникийн шийдлээ хийж энийг бол засч сайжруулах одоо шаардлагатай одоо байж байгаа. Тэгэхээр кабель хүлээж авч байгаа яг телевизүүд энэ техникийн нөхцөлөө өөрсдөө сайн бүрдүүлэх ийм шаардлагатай утгагүй нь тоон системд шилжчихээр энэ асуудлуудаа утгагүй гайг болох байх гэж бодож найдаж байна. Улсын Далимакс компани шинэ салбар залуус өсчин гоо сайханд шинэ салбараа нээж үйл ажиллагаа явуулж эхэллээ. Мөн тус компани иргэд хамтран ажиллах юм байна. Далимакс компани Америкийн нэгдсэн улсын Техас мужид 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд дэлхийн шилдэг компани тоонд зүй ёсоор багтдаг үлээ. Тухайн бүтээгдэхүүн технологи өндөр түвшинд бүтээгдсэн цаслаа хэлбэр ашигладаг шинжлэх бөгөөд хэрэглэгдэх хэлбэр бүтээгдэхүүн юм а. Бидний биеийн зашгүй шаардлагатай 100% байгаль гаралтай амьдын амин хүчил макро микро элементүүдийг болон экстрактуудыг фосфорлон шүршиж өгснөөр хотод эзэн шүүст ойлгохгүй амьдын хүрдээс астаа судас фракшн зурныг торж эсэд үүчилдэг байна. Тус бүтээгдэхүүний хэрэглээ гавдар гашил эрт хөвшил зэрэг зүйлээс урдсан сэргийлэх боломжтой гэж байна. Манай аймгийн хувьд тус бүтээгдэхүүний иргэд нийлүүлэхээр за тус өсчин гол яхны газар үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Танаа усаны хаарт өмнө энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд Далимакс компани болохоор 5 сарын 20 хэднээр тус одоо MBC телевизээр ярилцлага үзүүлсэн. Тэгээ манай бүтээгдэхүүнээр одоо маш их үр дүнгууд гарсан байна. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүмүүс усаа их амар олон болсон байна. Дээрээс нь болохоор усаанд одоо 12 тоног гаргахсаар боллоо. Өөрийн усаанд Далимакс компанийнхаа ус нэлээ. За тэгээд манай бүтээгдэхүүн нь угаасаа манай компани 4 төрлийн бүтээгдэхүүн хийдэг та нар мэдсэн байгаа. Тэгээд дараагийн манайх болохоор Казахстанд бол зөвхөн 90% эмчнэр хамтарч ажилладаг гэж хэлсэн. Энэ болохоор эмчний өрөөнд байдаг одоо тийм самбар бие танаас үзүүлье. Казахстан болохоор 90% эмчнэр ажилладаг байгаа. Энэ болохоор Казахстаны эмчнэрийн өрөөнд болохоор манай Далимакс компани бүтээгдэхүүн самбар байдаг. Энэ одоогийн тэнгуүч PNC гэдэг цахан мэдрэлээс өгсөн өвчтөн өнгөдөг гэж одоо энэ одоо жишээ нь байх чинь одоо нууц тэ уураг тарих одоо цахан мэдрэлэн систем одоо тийм виртуал дата хоёрыг хэрэглэнэ гэж. За одоо энэ гэдэг чиний одоо зэрэг буцхаа тунгалаа гэдэг гэнцэн хүмүүсээс өмнө виртуал мэдрэлийг хэрэглэнэ гэдэг. Одоо энэ хэлхаарын чихрийн шишний хүмүүс гэдэг виртуал систем хоёрыг хэрэглэн цаартай хүмүүс гэдэг ингээ хашилтаа хүмүүс гэдэг ингээ энэ одоо Казахстаны эмчнэр энэ бүснэгтээрээ дагаж одоо рецептэнд одоо эмчийн зэрэг заавраар рецепт бичиж өгдөг байгаа энэ хүмүүс. Казахстаны арт иргэд болохоор 3 жил одоо манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн маш их үр дүн гарсан байгаа. За дээр нь хэл одоо хэлэхэд усад хүсэл маш их үр дүн гарсан байна. Саагартаа он гэхэд 2 хоног хэрэглээд 2 хоногийн дараа
уулзсан. Тэгтээ 4 хоногийн дараа 2 хоног хэрэглүүлээд 4 хоногийн дараа уулзахад сахарын хэмжээ нь бол 20 эдтэй байсан хүн 4 рүү орж уурсан байгаа. Дээрээс нь болохоор бид нэрийг ирээд удаагүй байхад угаацсан нэг залуу ирсэн. Залуу байсан тэрний чинь ингээд манайд угааччлаа гэдэг. Одоо энэ virtual plus бүтээгдэхүүн ба virtual plus бүтээгдэхүүнийг мөлттэй хэрэглүүлсэн. Эхний шөнөөр ерөөсөө анх ингээ хэрэглэегүй байхдаа тэр хүн бүр амар юу эмзэгтэй байсан мэлээ. Тэгээд биений байдал маш их муудаад дээрээс нь болохоор одоо эмзэгтэй жаах үед нь virtual plus мөлт хэрэглүүлсэн. Маргааш нь эхлээд биеийн байдал сайжирсан байгаа. За тэгээ манай бүтээгдэхүүн хэрвээ та одоо эмзэг очоод цусны шинжилгээг өгөөд таны цусн дээр одоо холестерин одоо тэгээ алкогол таны цусн дотор байгаа бүх одоо цусны чи одоо цусн дотор ямар бохирдлоо бүх ингээд шинжилгээний чи хариу гараад ирэхэд манай virtual plus бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо цацаад 5 минутын дараа шинжилгээний хариу өгөхөд таны цусн дотор одоо хэмжээнүүд чинь багассан байна гэдгийг 100% баталж чадж байна. Тэгээ энэ бүтээгдэхүүн юу болохоор манай одоо Казахстаны эмчнэр одоо Монголын эмчнэр одоо ер нь бүх хүмүүс одоо манай бүтээгдэхүүнтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр манай бүтээгдэхүүн бол 2-оос 14 хоногийн дотор үүсгэх маш их хүрдэг бол та цусны шинжилгээ өгөхөд ерөөсөө 5 минутын дараа таны цусны шинжилгээний хариу өөр гарна гэж хэлмээр байна. Мөн тус компаниас олгосон мөн оршин суудаг төрөлхийн сайжилтаа найрнастай хүүхдэд мультивитаминыг хэрэглэж байгаа бөгөөд цаашдаа тухайн хүүхдийг бүрэн идэгдэл үн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ хэрэглүүлэхээр болсон байна. Үүнээс гадна Alimax компанитай холбоотой мэдээлэл болон хамтран ажиллах иргэдийг дээрх утсаар холбоолохыг хүслээ. За тэгээд манай Alimax компани салбар нь болохоор Норс болохоор усан гэх салбар нь болохоор Төв хаан банкны хажуудал Залуус гэдэг хүчний салон байгаа. Тэр салооны нэг давхарт нь Alimax компани үйл ажиллагаа явуулаад эхэлж байна. Тэгээд та бүхнийг манай компанитай өргөн цогтой хамтарч ажиллана уу гэж уламжилж байна. Авсааны салбар Unicity компани 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн иргэд та бүхэндээ санал болгож байна. Энэхүү бүтээгдэхүүний хэмжээ найрлагагүй байгалийн гаралтай гэдгээрээ онцлогтой байна. Unicity компани Америк нэгдсэн улсын 100 жилийн түүхтэй байгалийн цэвэр нэмэлт бүтээгдэхүүнийг та бүхэндээ санал болгож байна. Тус компани бүтээгдэхүүн хүний биед хэрэгтэй биологийн нэмэлт витамин, амин дэмийг нөхөж өгдөг бөгөөд 100% байгалийн гаралтай гэдгээрээ онцлог юм байна. Мөн сүүлээд ходоод гэзний үйл ажиллагаатай холбоотой ядрах сүлдэх арьс өнгөө алдах, харлах, хэд таргалах, хэд суулдах гэх мэт хүний биед маш олон өвчлөлүүдийг бий болгодог байна. Энэ тохиолдолд ходоод гэзэнд маш олон бактериуд үрждэг. Тэгвэл Unicity компани байгалийн гаралтай цэвэрлэгийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр ходоод гэзэнд хоримцох зэндийн бактери устгах өөрийн биед хэрэгтэй витамин амин дэмий нөхөн сэргээх боломжтой гэж байна. Тус компани бүтээгдэхүүн ямар ч химийн найрлагагүй 100% байгалийн гаралтай биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай юм байна. Америкт бол одоо биологийн нэмэлт гэж үйлдвэрлэдэг одоо томоохон компаниудын 100 шилдэг компанийн талд орсон байгаа. За Unicity компани давуу тал юу юм бэ гэхээр Unicity компани 12 бүтээгдэхүүн PDR гэж дэлхийн эмч нарын ширээний лавлага ном бичигдсэн байдаг. Энэ ном ямар учиртай ном бэ гэхээр Америкт хаяар одоо 500 гаруй одоо сая эмч эндүүш нар ажиллаж байгаа юм байна. Тэр хүмүүсийн одоо ширээний зөвлөмж хэрэгцээд бичих хэрэгтэй номонд орсон гэдгээрээ бас маш том давуу тал байгаа. За хоёр дахь давуу тал нь гэх юм бол дэлхийд алдартай kosher гэдэг одоо бидний мэддэг найдварын марк гэж ярьдаг л да гэрчлэгээтэй. За энэ бол юу гэсэн үг вэ гэхээр 0.1% ч химийн бодис ороогүй. Тэгэхээр хүүхэд бас хэрэглэж айлтгүй ууж идэж болно гэсэн бүтээгдэхүүн байж байгаа. За мөн Teli Hours гэдэг одоо бидний мэдхээр бас дэлхийд алдартай хамгийн одоо олон шилдэг бүтээгдэхүүн алдартай бүтээгдэхүүн гаргасан компани болгодог энэ компаниг бол 11 видеогоор авсан байгаа. За мөн Newton номер 1 компани гэдэг одоо маш олон давуу талтай. За Монголд бол орж ирээд одоо 2 гаруй жилийн хугацаанд бол маш олон үр дүн гаргасан байгаа. За манайхан бол одоо мах их хэрэглэдэг гэдэг утгаараа хамгийн их одоо гид дотроо цэвэрхэн байлгаж авах хэрэгтэй хүмүүс л те. Тэгэхээр одоо мах сүү бол одоо хамгийн хүнд хотод одоо ялгуулт хамгийн хүнд фермент гэж ярьдаг. Тэгэхээр бид нэр энэ одоо хоолн дээрээ идээд байгаа буруу одоо хооллолт амьдралынхаа буруу хвшлийг засахын тулд одоо биологийн нэмэлт хичээл бол одоо нэгсний юм биш хоол гэсэн үг л дээ. Тэгэхээр хоолоор биологийн нэмэлт хичээлээр өөрийгөө одоо эрүүлжүүлж эмчлэх бүрэн боломжтой шүү гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр манай бүтээгдэхүүнээс ярьсан Clear Start гэдэг одоо цэвэрлэгээний цомог байж байгаа.
3 цогц бүтээгдэхүүн байдаг. Paraway гэдэг нь болохоор одоо para гэдэг шингэж паразит гэж утгатай. Паразита зайл гэсэн бүтээгдэхүүн одоо ихний бүтээгдэхүүн байж байгаа. Энэ бол 15 төрлийн одоо гата зэрлэг жинс ногоо агуулсан ийм 100 ургамлын гаралтай бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүний давуу тал нь гэхээр хотод эцсийн замыг цэвэрлээд одоо хүний нөгөө ашиггүй гэж паразит гэж яриад байгаа паразитыг одоо мөөжрүүлж биеэс гаргадаг. За хеликобактерид бол нэг төрлийн шингэж байгаа. Тэгэхээр хеликобактерийг бол бид нэр одоо химийн аргаар нэг юм аваад уугаад мөөжрүүлэх хэсэг хугацаанд сэргэдэг. Тэгвэл энэ бүтээгдэхүүн бол хеликобактерээс гадна хүний биед байгаа одоо 100 гаруй ашиггүй бактерийг нэгэн зэрэг биеэс гаргаж ашигтай бактерийг нь нөхөж өгдөгөөр юм давуу талтай бүтээгдэхүүн гэж байгаа. За хоёрт нь T-power гэдэг хэсэг. Одоо хүн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн одоо өдөрт 30 грамм эслэг идэж байгаа юм бол та эрүүл байна аа, эрүүл яаж одоо альва өвчнөд хавдар тусахгүй гэсэн юм судалгаа гарсан гэдэг. Тэгэхээр энэ бол 29 төрлийн идэвхтэй одоо бас ногоо агуулсан 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн байж байгаа. Энэ бол гидсний шүүр гэж байгаа. Бидний идэж байгаа зүйлийг одоо хэрэгтэйг нь аваад хэрэггүй нь одоо нэгсний манай бүтээгдэхүүний хэрэглэлийг хүмүүс хэлдэг байхгүй. Бид нэр одоо амар хөөж ийна гэдэг. Тэгэхээр бидний эзэн гурилан бүтээгдэхүүнийг нь болохоор сэвсэлгээд хөөлөж аваад биеэс гаргаж цэвэрлж өгдөгөөрөө бас тавуу талтай. Тэгээд сэтгэлээр засвараа 2 бүтээгдэхүүн байж идэг. Алоэ вера гэдэг. Алоэ вера нь бол 5 зүйл хэрэгтнийг угааж өгдөг. Алоэ верагийн давуу талыг бол манай үзэж мэдж байгаа. За хоёрт нь болохоор энэ натур цай гэж байгаа. Энэ болохоор гизээрээ бүдүүн цэлгэр хавантай өтгөн хаттай хүмүүст бол зориулагдсан бүтээгдэхүүн. Энэ бас одоо 100% ургамлын гаралтай. Энэ эхний өдрөөсөө одоо угаад маргааш үлнээс эхлээд хүний өтгөн удаа маш их гадагшилтай бүтээгдэхүүн байж байгаа. За супер крем гэдэг энэ бол хлорогелад ургамлын цэвэр цус гэж ярьдаг. За 100% ургамлын гаралтай энэ бол маш олон төрлийн одоо үйлчлэл үзүүлдэг. За тэгэхээр бие махбодын зөвлөгөөс гадна манад бол дархлаа сайжруулах маш олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. Хөхүүл олон одоо жирэмсэн тэгээд одоо банкны хөлтөдөөс хэрэглэдэг маш олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд байж байгаа. За хөдөлгөөн яс үе үуч одоо ясны үений шингэн нөхдөд яс нь ургацсан байгаа хүмүүс хүртэл хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд байж байгаа. Зүрхсүүдээс за тэгээд хоол боловсруулах тогтолцоо эмэгтэйчүүдийн бэлтгэл. За тэгээд эрэгтэйчүүдийн одоо бүх төрлийн бэлтгэлүүд байгаа. За тэгэхээр бас гоо сайхны бүтээгдэхүүн манай компанид байж идэг. За гоо сайхны компани бол одоо шүдний аваа энэ бол богцны бүтэц эхлүүлээд бидний бүх хүн хэрэглэдэг. За энийг одоо 6 сар дараа л нэрх настай хүн үзүүлжсэн шүдний эмчтэй очиход шүдний эмч нь таны шүднээс өнөхөөсөө маш батбух болсон байна гэж даасан гэж бага насны хүмүүсийнхээ одоо буйлнаас аваад шүдний одоо буйл уг хүртхэн цэвэрлж өгдөг учраас бага насны хүмүүс хэрэглээс илүү үр дүнтэй. За минерал маск гэдэг энэ маск байгаа. Энэ бол галзуулын цэвэр одоо шавар маск л та. Тэр энийг одоо яадаг вэ гэхээр хүний арсыг одоо 81%-аар одоо чийгшүүлж 61%-аар одоо өвчлөд нэмэгддэг юм бүтээгдэхүүн байж байгаа. Мөн тус бүтээгдэхүүнийг ямар ч насны хүн хэрэглэх боломжтой байгалийн гаралтай учраас хүний биед гаж нөлөө үзүүлэхгүй гэж байна. Дээрх бүтээгдэхүүн үйлчлэгийн талаарх мэдээлэл зөвлөгөө өгсөөл та бүхэн 55 айл орон сууцнд байх Unicity компаниас салбарт хандаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм байна. За тэгэхээр манай одоо 55 айл Unicity-ийн төв салбар бол өдөр болгон ажиллаж байгаа. Зөвлөгөөдөөс ирээд мэдээлэл авч болно. За манай төв австрал зөвлөхөд эрүүл хүн одоо яавал эрүүл байх хэрэгтэй юм бэ? Эрүүл байх 5 алхмын хичээлүүдийг заадаг. За энд бол мэдээж дасгал хөдөлгөөн одоо хүн бас бид түрүү хэлсэн тийм ээ. Эрүүл байх нь бол хамгийн түрүүнд сатраа зөвшөөрсөн байх хэрэгтэй гэд ийм бүхнийг зааж өгдөг. За нэг юмыг бас өгчтэй ойлгохоосаа гэж бодож байна. Манай бүтээгдэхүүн бол 100% ургамлын гаралтай, 100% ургамлын гаралтай гэдгээр бас одоо нэг ч хүнд гаж нөлөө үзүүлдэггүй. Тийм болохоор та бүхэн нэг юм гэж битгий ойлгоорой. Хоол хүнсний нэг шүү. Одоо биологийн нэмэлтжил бол 21-р зуунд зайлшгүй хэрэглэх шаардлагатай зүйл нэг басан байна л да. За тэгэхээр манай бүтээгдэхүүний талаар биднээс одоо мэдээллийг авах юм бол 55 айлын одоо Unicity-ийн салбар төв офис ирж зөвлөгөөдөөс мэдээлэл авч болно. За мөн доорх одоо гарч байгаа хугацаар ч гэсэн та бүхэн зөвлөгөө авч болно шүү. Хэцүү цагийн реклам сурталчилгаан дараа бизнес мэдээлэл өгөхөөр өгчлэгийг хүлээн авч байна.